Өнөөдөр гоё өдөр шүү те. Харин гоё л. Хин ч нэ хайр. Яг үнийг хэлэхэд бишээ ч юм сайн биш шүү дээ. Хайсан ч битэн л дээ. Атаатан байх амархан, амд байх хэцүү. Чамайг ингэдэггүй. Хой, тавина. Хуушраа мэдсэн шүү дээ. Тийм дугуй хэлбүтээ дотроо магтаал хуушраа гэдгийг заяа. Бөөргийг нь бууд гэдгийг шүү. Айн зам хатуу сорилт. Чи хэлж чаддаг. Хэлээгүй чадлаа шүү. Би чи над руу тайраад ий. Би яастай. Хандрасаа юм уу? Үхийгөө юм. Хүн чанар хайр дурлал. Галзуу зугаалга 9-р сарын 23-наас. За энэ 100 шүүдэр продакшны хамт олонтой хамтраад Галзуу зоголог киног хас урлын студидтэй хамтарч хийгээд дуусч байгаадаа их баяртай байна. Галзуу зугаалга 9-р сарын 23-наас. 2012 онд манай найруулагч Хүслбаатар маань одоо өөрийн Томохон Баярмайг одоо соёлурлагын их сургуулийг төгсөж байхад нь зориулж ингэж бичижсэн. Амьдрал өөрөө хичээл гэдэг тийм залуучуудын сэтгэвтэй жүжиг байсан байлээ. Жүжиг байхад нь би одоо тайзан дээр тоглож исэн. Тэгээ энэ жүжигээ Жинхэнэ хайр гэдэг кино болгоно гэсэн тийм төсөл анх эхэлж байхад нь бид хамтрахаар болсон. Галзуу зугаалга 9-р сарын 23-наас. Ер нь миний анхаарлыг юу татсан байвал залуучууд бөөнөр явж байгаад ямар нэг юм адал явдалд учирдаг тэр анхны санаа сэтэл нь их сонирхолтой байсан. Киноны зохиол дээр зохиолч шүүдэр цэцэгтэй хамтарч ажилласан. Манай зураглаач Америк зураглаач Крис Мартин тэгээд найруулагч Хүслээ манай нөхөр Балтгоёг бид дөрөв сууж агаад зохиолоо шинжилэн бичээд Жүжигийн зохиолыг одоо кино зохиол болгоно гэдэг бол нэлээ хүч хөдөлмөр шаардсан юм ажил. залуучууд бөөнөр явж байгаа янз янзын гинтийн одоо тийм сорилт шалгалт адал явдал тохиолдог тийм Америк маягийн кинонуудыг би ч гэсэн үзэх дуртай. Тэгээд бидний энэ бүтээл яг тийм хэлбэрийн кино болж чадсанд одоо бас их баяртай байгаа. Та нар бүгд л госоор би ганцаараа синглээрээ миний ажил бас нэг үс юм дээр. Шичигчдийг суух. Шилээ. Өслий шимгэлээ за. Илгүүнтэй хамт байдаг шигэ жаргалтай байж чадахгүй шүү дээ. Удахгүй 20,000 явах нэ. Нэг нь байхгүй. Бэлгүй байгаа. Ээжтэй хүн өгдөггүй шүү дээ. Хүн алмаар байна уу? Галзуу зугаалга 9-р сарын 23-наас. Кинонд бол жүжигээсээ бол нэлээд өөрчлөгдсөн. Хүн гинтийн сорилт толгарах үе байж маш их байдаг. Хүний мөн чанар, хүн чанар одоо чухам ямар байдлаар өөрчлөгддөг вэ? Ямар байдлаар
хүн гэдэг нэрээ авч үлддэггүй гэдэг тухай. Залуучуудад асуулт болгож тавьсан. Тэгээд манай одоо киноны жүжигчид, манай киноны дүрүүд энэ сорилтыг яаж давж яана гэдгийг киноноос үзнэ. Гараад явахдаа өөрийгөө орлуулж бодоосэй гэж бодож байна. За би энэ галзуу зугаалга гэдэг кинонд 2 дугаар найруулагч болоод Шанаг гэдэг дүрийг одоо бүтээж оролцлоо. Чулуу ороод ирэн заяа. Чулуу ороод ирэнгүүт аваад 2 хүмүүс бат гэдэг ирэнгүүт ухагцаа аваад танд өгөө. Оо чи яас дулаах юм бэ? Хасуу байна уу? Хасуу байна. Байдаа хасуу. Аюул тохиолдсон үед одоо найз нөхөрлөл гэдэг үнц нь хэр байдгийг, мөн хайр дурлалын үнц нь ямар байдгийг Хэцүү цаг тулгархаа зэрэг хэн хэмбэ гэдэг нь яг л ингэж ус тос мэд ялгардаг юм байна гэдэг энэ киноноос харагдаж байгаа бах. галзуу зугаалга 9 дугаар сарын 23-наас Жүжигчдийн сонголтын тухайд болохоор зөвхөн бас л өнөө цагт залуучуудын дунд нэр хүндтэй байгаа. За олонний талархлыг хүлээсэн авьяастай ийм залуучуудыг сонгож оролцуулсан байгаа. одоо атом болсон. Зөө. Гавлал та. Яа. Толгой ажиллана мэднэ. Энэ кинонд бол миний тоглосон дүр гэх юм бол би бол гавл гэж нэртэйгээр Шоронгийн нэг орогдол улгайчийн дүрд үндсэндээ тоглосон. Өмхий голигмэн алтыг харсан бол авчихгүй байсан тэгээд. Манай энэ киноны жүжигчд дунд бас удам дамжсан олон сайхан жүжигчд маань бас оролцож тоглосон. Би одоо 8 настай. Тэгээ одоо 3 дугаар анги. Тэгээд одоо миний одоо 4 дахь кино маань одоо би цагааны цэм мэдээж. Дэш. Өвдөө дээр авах. Дэш. Өвдөө дээр авах. Тэгээ эцэг хүний хувьд бас бодож ил байла. Бас арай л ширүү юм тоглуулч удаа гэж бодож илаа. Тэр том хүний удам ухсаа гэдэг бол үнэхээр нэг байна лээ дээ. Манай ялгоонд бол Баярмаа өмнөөс одоо ингээд удам дамжин бас одоо цогийн хүслэгийн баярмаа гэдэг ингээд 3 яриад дамжсан гайхамшигтай уран бүтээлч тоглосон. Ээжтэй хүн өгдөггүй шүү дээ. Монгол улсын гавь жүжигчин Хүрлэгийн охин Номоо маань одоо бас кинонд бас оролцоод байсан. Маш их хүнд зураг авалтуудтай. Ер нь бол нэлээд их төвчээр шаардсан ийм одоо уран бүтээлийн ард гарлаа. Галзуу зугаалга 9 дугаар сарын 23-наас. Зураг аваад дуусаад бас жоохон уйлсаа. Нэг хураг нь авчил та. Цаана 9-өөр өвд. За миний би энэ галзуу зугаалга хэмээх уран сайхны кинонд одоо эсрэг талын дүр болох шүвгийн дүр тоглосон байгаа. Нэлээд ритмтэй сайхан ажиллаж байна. Өнөөдөр маш халуун нартай өдөр байна. За анх үлзий их хөгч маань энэ кинон тоглох саналыг анх тавьж исэн. 50-гийн дүр тоглосон жүжигч Алтууйг байна. Бух гэдэг хүний дүр тоглосон байгаа. Шоронгоос орсон оригдлын дүрд. Тэгээд цохиолоо уншсан. Тэгээд дүр маань маш таалагдсан. Тэгэхээр галзуу зугаалга кино маань залуучуудын хайр дурлал, хоорондын харилцаа гэдэг одоо яг ямар болцсон байгаа вэ гэдгийг л ер нь хүмүүст бас тодорхой хэмжээгээр харуулсан байгаа. Маш их зүйлийг анхааруулсан, маш их зүйлийг ойлгуулсан, маш их юмыг хэлсэн. Өнөөдөр гоё өдөр шүү те. Харин гоё л. Хин ч нэ харин. Яг үнийг хэлэхэд бишээ чам сайн биш шүү дээ. Хайсан ч битэн л дээ. Атаатан байх амархан, амд байх хэцүү. Галзуу зугаалга 9 дугаар сарын 23-наас.
өөр зан чанарыг харуулах хуйцаар бас сонгож олъё гэж бодсон юм. Тэгээ энд бол жүжигчний ур чадварыг нэлээд шаардсан юм дөрүүд болсон. Анхныг яг хамтдаа тайсан дээр тэр хамтдаа болчихсон бас. Канондаа тоглож үзсэн гээ гэж та. За агуудаагаас тоглож байгаа тийм. Шинэ продакшны залуу жүжигчин инхчин байна. Тэгээд би галзуу зуглаг кинонд бол тоглосондоо маш их баяртай байдаг. Би энэ галзуу зуглаг кинонд Зандан гэж залуугийн оройл дээр ажилласан байна. Үзгөө. Хойлоо үзгөө. Одоо ямарваа нэгэн аюул тулгархад энэ хүний ааш зам болоод үзэл бодол нь ерөөсөө өөрчлөгдөхгүй найз нөхдийнхөө төлөө гэсэн чин сэтгэлтэй ийм дүр байсан. Тэгээ энэ киноны далдаг гэд одоо хүний дүр дээр одоо миний бие ажиллаа. Яг түүшиг гэдэг шоунд нэлээд амжилттай оролцсон. Загвар өмсгч нар орж тоглосон. За тэгээд мэдээж одоо зохиолтойгоо уншиж танилцаад өөрийнхөө дүрийг бол анх танилцаад бол надад их тийм одоо айх гайхах бас зэрэгцэж байлаа. За энэ кинонд тоглоход надад хамгийн хэцүү байсан зүйл маань одоо энийг барыг бүхэл хүнд хэлж ах шиг байна. Ойлгох байсан. Гол дүрд маань одоо энэ дог сарнаа хоёр тоглоно гэдгийг би сонссон. Тэгээд надад бол үнэндээ барахааргүй юм шиг санагдчихсэн хамгийн анх бол. Биний хувьд бол айгүй бухимдалтай байсан л та. Тэгэл үлзэгчч бол яагаад гэж асууж л байсан л та. Яг камерын өмнө гарахад бас хэцүү байлаа. Найруулагч маань надад их юм зааж өгсөн л дөө. Яаж ойлгох вэ гэж би асуусан чинь яг хүний ойлгохтой хамгийн одоо муу арга бол дандаа өөртөө болсон муу зүйлийг ч юм уу тийм юм бодож уйлчий гэд уйлаарай гэд тэгсэн. Тэгээд ер нь бол жоохон хэцүү байсан. Кинонд бас тайзны урлагч жүжигчний мэрэгчлэр бас хүчээ үзэж болохоор юм шиг санагдсан. Тэгвэл чи юу яах гэж алтын авч байгаа юм бэ? Чи ингэж Тасан бацааны чи. Яг тулаад ажиллаад ирэхэд бол Сарнаа Инхолт хоёр маань харин хаачиж маш мундаг тоглосон. Тэгээд би тэрэнд бол маш баярлдаг. Кино найруулагч, зураглаач тий. За бүхэл хүмүүс л бол хувийнхаа өөрсдийн одоо тэр гоё зөвлөмжийг бол өгж байсан. За надад энэ кино хамт олон анхны кино гэхэд надад айгүй гоё хамт олон таарлцсан юм шиг санагдсан. Итгэлийн манчсан залуучууд алдсангүй. Хөгжилтэй цаг үе мөч гэх юм бол ерөөсөө л тэнд байсан бүхэл үе дурсгалтай хөгжилтэй бол байсан. За энэ киноны зураглаачаар одоо Кристофер Мартин гэж Америк зураглаач ажилласан байгаа. But I was the director of cinematography on Mad Trip, Geltso Zugalga. Okay, what he said. And yeah, it was a great experience for me. I have been involved in independent film for, I would say, the majority of my life, but more specifically, the last 15 years or so. This particular project was my third project in Mongolia. Хэлний бэрхшээл нэлээд тохиолдсон. За үйл ажиллагаа одоо явуулдаг барилын хувьд бол бас багс зөрөө байсан. Би юунесээ суралцах юм гарсан зүрэлдэх маргалдах чинь бас нэлээд гарсан. This particular production had a number of its own kind of unique challenges. One of which was we had a short pre-production period. So
But I think overall we did a pretty good job of overcoming that, and I think the results will be pretty evident in the movie when you watch it. Тэгсэн боловч нэгэн хамтарч ажиллаж байгаа учраас уран бүтээлч би үнийг сүүлдээ их сайхан ойлголцож барыг харцаар ойлголцдог болсон. They can walk up and stop at the camera, say their lines, and then go. Some of you might still be in that place if you're trying to get out. More. Анхудаага одоо гадаад үнтэй хамтарч ажиллаж үзлээ. Миний хувьд бол Кристтэй хамтарч ажиллахад бол их хайтайхан бас суралцах тийм зүйл нэлээд байсан. I'd like to say that I totally fell in love with my crew and my team, the people that worked around me. You guys worked really hard, and you learned really fast, and it was just a day or two, and we were in the full swing, and you guys really accomplished a lot in a very short amount of time. So, I couldn't be more happy with the experience of working with you guys. I learned a lot from you as well, and I want to say thank you. Ой, тавина. Хуушраа мэдсэн шүү дээ. Тийм дугуй хэлбэртэй дотроо магтаал хуушраа гэдгийг заяа. Өөрөгийг нь бууд гэдгийг шүү. Айн зам, хатуу сорил, галзуу, зугаалга. 9 дугаар сарын 23-наас. Гэрэлтүүлгийн тухайд бол манай одоо туршлагатай гэрэлтүүлэгч зураглаач очроо ах маань одоо манай кинон дээр хамтарч ажилласан би үнийг ойлгох гэдэг очроо ах бол ярих юм байхгүй. Маш ажилсаг. За саундын найруулагч одоо дууны эффект одоо энэ хөгжим дуу яриа бүгдийг нийлүүлж одоо үзэгчдийн сонирхт хүргэдэг одоо киноны 50% гэдэг энэ ажлыг бол одоо манай ТV5 продакшны кино уран бүтээлийн багийн ахлагч захирал онон гэж залуу одоо бас чи хөгжмийн зохиолцол байгаа бас ажиллаж байгаа. Одоо манай киноны монтажийг одоо эвлүүлгийг бол авч явж байгаа бол манай амар гэдэг манай студийн төмөрийн амар гэж залуу байж байна. Төгөлдөр гэж залуу одоо энэ киноны графикийн асуудлыг хариуцж ажиллаж байгаа. Хоёрдугаар зурлагч манай шүүдэр продакшн төлгөө төгөлдөр хоёр маань ажилласан байх шиг. Хөгжмийн зохиолчор бол одоо манай Нисванис хамтлагийн дуучин хөгжмийн зохиолч их хамгаалан маань одоо хөгжмийн зохиолчор ажиллаж байна. За энэ хүү кинонд мейкап, нүүр хувиргалтыг хариуцаж ажилласан байгаа. Энэ уран бүтээл маань миний хувьд хоёр дахь би даасан ерөнхий зураачаар ажиллаж байгаа кино. Залуучууд маань болохоор ерөнхийдөө орчин үеийн өнгөлөг, дэгжин залуучууд тийм ээ. За мөн тэрний хажуураас нөгөө хувиргалтууд, нүүр хувиргалтууд, цус, шарах, сорив гээд манай объектын хувьд гэх юм бол Улаанбаатараас зайтайхан орхигдсон тийм барилга байгаа. Блок тоосгонд бол мэдээж хөөсөнцөр ашиглаж олуулсан тэр зогч байгааг бутардаг юмнуудад гипс ашигласан байна. Тэгээд алтны хувьд гэх юм бол айгүй олон удаа гардаг учраас зүгээр нэг гипсээр хийчих болоогүй. Тийм учраас автомаскаар бид нэр зутгаж тэр гулдмаа алтнууд хийсэн. Баг хамт олноосоо маш их зүйлийг сурж мэдээж авсан. Энэ кинонд хамтарч ажиллах санал тавьсан шүүдэр продакшн болон хас урлан фильмийнхээ хамт олонд маш их баярлж байна. За манай хас урлан фильмийн маань одоо 11 дахь уран бүтээл болох энэ галзуу зугаалга гэдэг энэ сайхан кино маань тун удахгүй мэдлэг гэж хамтарч ажиллаж санаа бодлоо суралцж байсан шүүдэр продакшныхаа тэр дундаа шүүдэр цэцэгтэй болтойг та маш их баярлалаа. Хүн аливаа уран бүтээлийг үзэж гарчаад хүн амьдралдаа ямар нэг зүйлийг ойлгож, бодож, ухаарж авдаг тэрний нэг хэсэг байгаасай л гэж бодож байна да. Яг
хүчээ нийлүүлнэ гэдэг өөрөө бүтээлийн чанарт нөлөөлдөг гэдэг нь одоо галзуу зугаалга киног асар богино хугацаанд хамтын хүчээр хийж бүтээж дууссан энэ одоо ажлаа эргэд харахад бол харагдаж байна л да. Та нар бүгд л госоор би ганцаараа синглээрээ миний ажил бас нэг хүн сингл. Шичигчдийг сунх уу? Шилээ. Хүслээ шимээрээ заа. Билгүүнтэй хамт байдаг шигэ жаргалтай байж чадахгүй шүү дээ. Удахгүй хормонд явах нэ. Нэг нь байхгүй. Бэлгүй нага. Ээжтэй хүн өгдөггүй шүү дээ. Хүн алмаар байна уу? Галзуу зугаалга 9 дугаар сарын 23-наас